Амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уугцоор радио нэвтрүүлэг. Сонсогч та яг одоо залуу зохиолч Ган Тогоогийн Хүний 8 цуврал өгүүлэлгийг аль биесны зөвшөөрөлтөөр сонсож байна. Хүний 8 2-р хэсэг. 2 сар гаруй хоолтой хоолгүй хэрүүл тэмцэлтэй ажиллаж, ариун цагаан хөдөлмөрийнхөө хөлс болох амьдралынхаа анхны цалин авсан Тамирын хувьд тунчих таатай байв. Цалингаа буухаар игч зулаа охинд нь гаруудас, дүү золоо охинд нь үсгэлжингийн даашинз авч өгнө гэд амласан болохоор аль сарын өмнөөс харж байсхийгээд л зав гарвал ажлынхаа ойролцоо байдаг дэлгүүр рүү очиж байгаа эсхийг нь харж санааширч зогсдог дэлгүүр рүүгээ Тамир хувцсаач солихгүй нүрээ халт усаар нургасан болоод гүйж одлоо. Гүйж бахта халаасан дах мөнгөө үе тэмтэрч үзээд хоёр охины баярлаж буй дүр зургийг сэтгэл дан зураглаж инээмсэглэлээр дүүрэн дэлгүүрийн үдэнд очлоо. Өнөөх даашинз нь байна шүү. Даашинз гаруцаа аваад ойролцоох Мобикомын салбраас өөрийн дугаартайгаа төстөө дугаар аваад таксинд сун охтын гэрийг зүгэлэхэд охид руу яарсан сэтгэл нь гэгэлцээд хотын замын төвжрэлд бухимдаж уралмаар байвч тэдний баярлаж буй агшиг төсөөлөн бодохвор химжээлшгүй их аз жаргал үүлэн дээр хөвний омид санагдана. Таксич очих газраа ирэхэд хэдэн төгрөг гарсныг нь асуувал 6500 төгрөг гэв. Тамир жолоочод 10,000 төгрөгийг өгөөд хариулт хэрэггүй. Өнөөдөр миний амьдралын хамгийн сайхан мөч тохиож байна. Танд баярлалаа ингээд бууж одлоо. Хурдан алхаж байхдаа шүлсээрээ үсээ засах маягтай норгож халтарцсан хувцаа ангийнхандаа сэгсэрсээр хашааны болон тойроод ирэхтэл огтын навсаасан гэр байхгүй байсанд мэл гайхаж нүдэндээ ч идэгсэнгүй. Нүдээ нуглан дахин хараад тусыг исолов. Өөрийнх нь харсан бүхэн үнэн байлаа. Иргэн тойрон байх 2-3 айлаас асуугаад ч нэмрийг оловгүй. 5-6 хоногийн өмнө нүүсэн гих дуулдаж Тамир наран жаргатал тэр хавар ирэл хийгээд тусыг исолов. Золоо охины сургууль дээр очиж захирал ангийн багшаас асуугаад бас л сураг гарсангүй. Золоо хоёр гэрийнхэн үүдэнд ээлж дараалан гарч ураг ширтэн хин нэгнийг хүлээдэг болжээ. Гарсан нэг нэ гэрт орж ирэнгүүт гэрт үлдсэн нэг нь харцаараа харагдана гэсэн хаягтай харахад толгоос ихсэрнэ. Том удалгүй зөрөөд нэг нь гарна. Тамирыг тэд харуулдаж хүлээдэг болоод 4 хонлоо. Гэвч Тамир ах сургаггүй байсаар л. Үнэндээ хоёр охины хувьд Тамир ахтай дуулгах баяртай мэдээ байгаа болохоор түүнийгээ хэлэх гээд яарсандаа сэтгэл нь догдлон хүлээсээр л. Охид хоолоо хийж байхдаа золоо ихчээ та тэгээд яг хизээ гадаад руу явах юм бол удахгүй гэсэн штэ. Игч нь гадаадад очиад дүүдээ зөндөө гоё тоглоом явуулан заяа. Тоглоом яах вэ? Таал бие бодох хэрэгтэй. Харин очиод хурдан ирээрээ заяа. Игч нь тэнд сургуулаа сайн төгсөөд гадаадын хамгийн том сургуульд оюутан болоод дүүгээ дэрэгдээ авнаа. Заяа. Би ч таныг их санах байх та. Би бас энэ сургуульд онцороо тань руу очино.
Тэгэрээ миний дөө. Хэд хоногоос нүгээд намайг үргэж авах гадаад аав ээжүүд зөндөө мөнгө өгөөд ээж чамайг шинэ сургуульд оруулна гэсэн гоёогоо эцтэй. Тамираах ирэхгүй юм бах та. Ингээд золоогч санааширхад хашааны хаалга онгоох сонсогдлоо. Хоёр охин ухсгийн гараад харвал тэдний ээж хоёр гартаа тор дүүрэн юм барьчихсан ирж яваа харагдав. Огтч ээж рүүгээ гүйлцсээр очлоо. Аригтар суугаад өдөр бүр согтуу байдаг ээж нь ойрын хит хоног уухаан болоод хоёр охинтойгоо үрдийн адил их л хөвчлөлтөө байдаг болжээ. Ээж нь арх уухгүй орой бүр охидтойгоо ярилцаж хамтдаа халуун усанд орох дэлгүүр хэсэг нь огтд хамгаас их аз жаргалтай байлаа. Огтын ээж гэрт орж ирээд миний хөрхөн гүнжнараа маргааш манайх нүнэ. Ганданд том хашаа гашинд оргооллоо. Ээж үнэн үү? Ямар гоё юм бэ? Ингээд охид чин сэтгэлээсээ баярлан ичигээ дэврэн авлаа. Ээж нь одоо дахиж харих байхгүй. Зулаа. Миний охин гадаадад баян аав ээжтэй болж ээж дүү хоёроо тэтгэж байгаа шүү дээ. Тэгээд гадаадад очоод ээж дүү хоёроо битгий мартчихараа да гэхэд зулаа инээмсэглэн ээжээ яалаа гэжтэй би чинь та хоёртоо хязгааргүй хайртай юм шүү дээ гэд тэврэн авахад дүүн ээжээ би тэгээ хотын төвд шинэ сургуульд орох юм уу? Тийм ээ. Миний охид хоёулаа мундаг боловсралтай болно. Харин нэг зүйл захиж хэлмээр байна. Зулаа. Миний охин сайн сонсоорой. За. Зулаа. Чамд ямар ч бичиг баримт байхгүй болохоор миний охин гадагшаа гарахад хүндрэлтэй асуудал тулгарна. Тэгэхээр миний охин одоо ондоо нэртэй болох юм байна л. Өөр бичиг баримтаар гарнаа гэсэн үг. Тэгээд их чинь шинэ нэр нь хин юм бэ? Ээж нь сайн мэдэхгүй байна. Маргааш бүх зүйл тодорхой болох байх. Миний охин энэ талаар хүнд ч хэлж болдоггүй юм шүү. Тэгвэл их чинь гадаад явж чадахгүй. Чи шинэ сургуультаа орж чадахгүй. Ээж нь бас мөнгөгүй болоод дахиад л архиа уучихна шүү дээ. Гэхэд охид нэгэн зэрэг за гэхээс өөр юу ч дуурсангүй. Нүүх өдөр болж тэдний гадаа том жип машин ирж зогсоод жолооч нь бололтой залуу хоёр охиныг ээжийнх нь хамт машинд суухыг хүслээ. Тэд арын суудалд суухад машины урд суудлаас нэгэн бүсгүй жолоочод явахыг шаардлаа. Охтын ээж сандарч "Гүй хүй, одоо ингээд шууд нөх гэж үү? Гүй ядаж гэрээсээ ойр зүрийн юм аммаар байна." гэвэл урд талын суудалд суух бүсгүй хойш иргэн нарны шилээ аваад инээмсэглэв. "За найз минь, юу хаах юм? Шинэ хайшинд орох гэж байж. Хуучин юмсаа бүгдийг шатааж хай. Одоо манай залуус ирээд овоох огч нь ачаад хогон дээр очиод шатаачихна." гэд охид руу харан нүд ирмэн инээмсэглэлээ. Хөөрхөн охтууд юм аа. Цаалуу танилцъя. Игчийг нь гэрэл цэцэг гэдэг. Гэрлээ игчээ гэж дуудаж болно шүү заа юу? Гэвэл золоо чангагч нь "Машинаа зогсоо" гэж хашгирахад машин огцом зогслоо. Золоо машинаас үсрэн бууж гэрийнхэн зүг гүйхэд зулаавас араас нь "Миний дүү" гэсээр буулаа. Энэ хооронд гэрэл цэцэг охтын ээжэд хандаж "Хөөш. Маярч юм. Охидтойгоо чи тэгээд эндээ бас үлдмээр үнэ үү?" "Үгүй. Тэгвэл хурдан бууж огтой авчир. Төлөвлөгөө нурах учиргүй шүү." гэхэд охтын ээж заа гээд машинаас буух гэтэл золоо охин аавынхаа хөрөг зургийг тэрсэн гэрээс гарч ирээд машин руу зүглэн гүйж яваа харагдлаа.
үргэлжлэл бий. Сонсогч та яг одоо залуу зохиолч Ган Тогоогийн Хүний 8 цуврал өгүүлэлгийг аль биесны зөвшөөрөлтөөр сонсож байна.